100 наслаараа нэвтрүүлгийнхээ удаагийн дугаараар бүдүүн гидсний усан эмчилгээний талаар бэлтгээд байна. Үзэгч та манай нэвтрүүлгийг үзэж эрүүл мэндийн мэдлэгээ баяжуулаарай. Бид өөх тос ихтэй махан хоол голдуу иддгээс болж бид хэрэггүй бодис суримтлагдаж өвчин үүсэх их усврыг бий болгодог байна. Бүдүүн гидс бол хүний организмын ялгаруулах хамгийн том хэрэгтэн гэж бодгийг. Тэгэхээр бүдүүн гидс маш чухал үүрэгтэй. Яагаад гэвэл зэрэг хүний бодисын солилцоос гарч байгаа янз бүрийн хортой хоргүй ялгцыг гадагшин цэвэрлж гаргах хэрэгтэй. За энэ цэвэрлэгээний том хэрэгтнээс гадна энэ чинь өөрөө ус давсны солилцоог нөхөж өгч тэрийг цогцолж яадаг том хэрэгтэн байна. Ийм том үүрэгтэй. Учир нь хоол аманд ороод шүдээр заржлагдан шүлсний булчирхайгаар зөөлөлт хийгдсэний дараа улаан хоолоогоор дамжин ходоодонд орж хагас боловсрогдоод нарийн гидсний салбангуудад химийн элемент боловсрогдож цусны судсуудад шимэгдэн хүний бид хоол тэжээлийн нэрэг болж шингэнэ. Тэгэхээр бүдүүн гидсний өвчлөл сүүлийн жилүүд эрсэгч байна. Дэлхийн нийтийн судалгаагаар сүүлийн 10 жилд бол бүдүүн гидсний өвчлөл эрс нэмэгдэж байна гэсэн судалгаа байдаг. За энэ нэмэгдэж байгаа шалтгаан бол нэгдүгээр буруу хооллолт, хоёрдугаарт нь бодисын солилцооны янз бүрийн өөрчлөлт олон шалтгаантай байна л да. Тэгэхээр энэ өвчлөлийн гол нь бол бүдүүн гидсний өрөвсөлт өвчнүүд янз бүрийн бүдүүн гидсний хавдрууд илүү их тохиолдож байна. Илбэг тохиолдож байна. Тэгэхээр энэ хавдар өрөвсөлт их байгаа явдал бол зайлшгүй бүдүүн гидсийн цэвэр ариун байлгах шаардлагатай. Хичнээн хэмжээгээр бүдүүн гидсийг цэвэр ариун байвал бусд эрхтний үйл ажиллагаа тэр хэмжээгээр эрүүл сарвал байна. Бусд эрхтнээс урьдчилан сэргийлэх гол арга бол бүдүүн гидс төр цэвэрлэгээний эрхтнийг цэвэр ариун байлгах шаардлагатай гэсэн ийм урьдчилан сэргийлэх гол арга юм л да. Охид эмэгтэйчүүд маань таргалтаа сэргийлэх зорилгоор туулгах юм тураах бэлтгэлүүдийг ихээр хэрэглэдэг болсон. Энэ хэрэгцээг дагаад стандарт шаардлага хангахгүй бүтээгдэхүүнээр орж ирж иргэдийг эрүүл мэндээр нь хохирох үзэгдэл ихсэж байна. Туулгах юм тураах бэлтгэлүүд нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хямрааж улмаар эмийн тасал болж бие эрхтнийг өвчлүүлдэг учраас эмч мэрэгчлэтнүүд эдгээр эм бэлтгэлүүдийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. За цэвэрлэх үндсийн шалтгаан бол нэгдүгээрт нь архаг өтгөн хаталтууд, хоёрдугаарт нь жин нэмэгдэлт, таргалалт. За гуравдугаарт нь арьсны янз бүрийн өвчнүүд, батгах шалууд байна, экзем гэдэг элдэгчтэй экзем юу вэ? Экземи чинь намарс гэд нэрлэдэг штэ монголоор. Нөгөө бисероз гэдэг хайр сэтгүүлдэгт нэрлэдэг. Их архаг арьсны өвчнүүдэд бүр чухал. За бүх төрлийн хордлогуудад архины хордлого, тамхины хордлого, эмийн хордлогууд тэр үед хоолны хордлогонд хүртэл бүдүүн гидсийг цэвэрлэх нь хачин бохилтой гэдэг. За янз бүрийн өрөвсөлт өвчнүүд үед хэрэглэнэ. За энэ өрөвсөлт өвчин голдуу бүдүүн гидсний өрөвслүүд, нарийн гидсний өрөвслүүд, умаа дайврын өрөвслүүд, эрэгтэй хүний төрөө булчирхайн өрөвсөл, төрөө булчирхайн хоргүй хавдар үйдс хүртэл бүдүүн гидсийг хичнээн сайн цэвэр байна. Тэр цэвэрлэл илүү үр дүнтэй их сайн байдаг. За жирэмсэн үеийн 4 сар хүртэлх жирэмснийг цэвэрлэл бас илүү хордлогоос цэвэрлждэг. Хүүхдийн өсөлт нь тэр хэмжээгээр сайн үр дүн өгдөг. Ийм бай. Эдгээр өвчний залтууд танд байхгүй бол эрүүл хүн сард нэг удаа бүдүүн гидсээ цэвэрлүүлбэл таргалтаа сайх явдалгүй бөгөөд цэвэр толгоор арьстай болж хамгийн гол нь бусад өвчнөд өртөхгүй байх суурь болох юм аа. За ер нь хийх аргын хувьд бол их гайгүй хялбархан штэ. Энэ ер нь гэдэг зүгээр глизм бургай тавих гэж ярьдаг штэ. Глизм тийм ээ бургай. Тэгэхээр бургай тавих аргаар л нэлээд боловсон тийм арга байгаа юм. Тэгэхээр манай энэ аппарат бол Канад улсын аппарат бүр юугээр хийх аргын хувьд бол хялбархан яг бургай шиг ганцхан энэ нэг глизм хошуул ордог хүнд.
хэрэглэх материал нэг удаагийн үйлдвэрээсээ ариутгсан материал авчраад тэгээд энэ дээр нь одоо ганцхан хүнд бол бургууны холшууд орно. Тэгээд энэ нарийн гуурсаар нь одоо өнөө 6 дахин сүүсэн тохирсон даралттай, тохирсон температуртай усаа шахаад эргээд өнөөхөө хаагаад дахиад энэ бүдүүн гуурсаар нь хүний биеэс гарах нөгөө хортой яалгадас янз бүрийн одоо наалцсан хургасан юм янз бүрийн хорхойнууд хүртэл бас гардаг. Хорхой. Тэгэхээр тэр юмнууд чинь бүгд одоо энэ гуурсаар гараад энэ аппаратын дундуур ороод цаашгаа одоо шугамд орно. За хэрэглэж байгаа хийлгэж байгаа хүн бол нэг 30-40 минут зүгээр энэ орондоор л хөвдөөл надаас юу гардаа гэдгийг хараад хөвдөж байна. Өвдөх зовөр шаналгаар дэрвдүүл байхгүй. Хэрвээ өтгөн удаан хатаж гарахгүй байгаа бол бүдүүн гидсээ цэвэрлүүлэх нь хамгийн чухал юм. Аппарат ашиглаж бүдүүн гидс цэвэрлэхэд хүний бид ямар ч зовөр, өвдөлт мэдэгдэхгүй бөгөөд энэ хугацаанд зөвхөн би ямар ч хөнгөрөх юм аа. Удаан хургасан хороосоо сална. Хороосоо бүрэн сална. Хоёрдугаард ингэж бүрэн салснараа нөгөө өнөө өтгөн чинь дарагдж байсан нөгөө артерийн судас, вены судсууд, лимфийн судсууд одоо сэргэж цахын урсгал эрс сайжирдаг. Цахын урсгал. Тэгээ ингээд сайжраад цусны эргэлт эрс сайжраад ирэхдээ хүний чинь арьс уян сайхан зөөлхөн болно. Өнгөлөг болно, гоё болно. Залуу хүн бол одоо бүр өнгөлөг гоё. Хөгшин хүн бол залууч залуу болно. Хордлохоос бүрэн сална. Одоо янз бүрийн одоо хордлохоос сална. За мөн бодисын солилцоо эрс түргсэн. Бодисын солилцоо эрс түргсээд ирэхдээ чинь зэрэг хүн бол жингээ хай, тарган хүн бол жингээ хай. Жирийн хүн бол өөрийнхөө хэмжээтэй эрс турчин гэж юм байхгүй. Ер нь тураах биш хамгийн гол нь дотор байгаа янз бүрийн хортой хий, шаар шахруу бүрэн цэвэрлснээрээ л бодисын солилцоо түргсэж хүн бол одоо жингээ хаях амархан одоо ядархаа болох одоо өтгөн хатдаг хүн бол амархан ядрамтгай нойрсомтгой янз бүрийн залхуу болчдөг ш. Тийм учраас тэр одоо хорлогын гаргаад ирэхдээ зэрэг хүн бол нойргүй өдр бүрэн болно. Нойрондоо. За дараагийн нэг бол тархины өвдөлтүүд. Ялангуяа нөгөө тархи талалж өвддөг өвдөлт бол бүрэн эдгэрнэ. Энэ бол нэг мигрен гэж нэрлэдэг юм л да. Тархины судасны агшилттай холбоотойгоор толгой одоо байнга таллаад өвчтдөг. Өргөлжил толгой өвдөд байна гэдэг тийм улсууд зөндөө байдаг шүү дээ. Тэгэхээр тийм улсууд бол бүдүүн гидсээ цэвэрлэх юм бол ерөөсөн огт өвдөх байцдаг. Бүдүүн гидс цэвэрлснээр бүдүүн гидснээс эмгэг бактери, мөөгөнцөр, шимэгчийг гадагшлуулж гидсний хэвийн үйл ажиллагааг сэргээснээр арц хэний цусан хангамж сайжирч ууц гуяар өвдөх, хөл чилж ядрах, үе мөч өвдөх зэрэг зөөврийг харьлагдаг байна. За бүдүүн гидсийг бүрнээр нь гэрээ аргалгаар цэвэрлэнэ гэж болоо байхгүй. Хондоо манай энэ аппаратаар цэвэрлэгээний арга чинь байна шүү дээ. Жирийн одоо глизмиг 39 удаа цэвэрлсэнтэй нэг удаагийн цэвэрлэгээр таарна гэж. Өөрөөр хэлбэл глизм тавина гэдэг чинь ерөөсөн зөвхөн тэр шулуун гидсний хэсгийг л цэвэрлэдэг байхгүй юу? Хичнээн жугаас нь тэр хэсгийг л цэвэрлэдэг. Тэгэхээр би энийг зургандаар хэлье л да. Хонд тийм ээ шүү дээ. Глизм бол энэс энэ хүн хоорондохыг цэвэрлэнэ. Эндээс энэ хүн хоорондохыг. Хичнээн жугаас нь эндээс энэ хоорондохыг цэвэрлэгдээд байна. За энэ бүдүүн гидс цэвэрлдэг эмчилгээний энэ усан эмчилгээний аппаратаар энэ мухраас энэ төгсгөлийн дуустал энд юу байгаа болгон энэ булцуунд наалтан хургасан юм ханд ямгүй наалцсан энэ хөндөд одоо байгаа хортой хий хорхой шивж юу болгон бүгд л гарна. За энийг гараа цэвэрлээд ирэх энийг цорго ишээ гарсан баг. Энэ чинь нарийн гидс. Нарийн гидс шаараа иш нэгээд бас давхар ариусан. Нарийн гидс ариусаад ирэхдээ зэрэг нарийн гидсэн чинь зүс ишээ урсч ордог байхгүй юу? Зүс урсдаг. Тэгэхээр зүс ишээ урсаад ордог учраас энэ зүсний чулуутаа юм харин угаахд болдог. Яг энд бөглөх магадaltaй. Тийм учраас зүс давхар одоо бас урсгалдаа сайжраад давхар цэвэрлэгдэг. Тэгэхээр үндсэндээ дотор өвтөнд тэр чигээрээ л одоо цэвэрж байгаа л үйл ажиллагаа юм шүү дээ. Тийм учраас гэрээ нөхцөл зүгээр энэ аппарат чи цэвэрлэнэ гэж бол хэзээч байхгүй. Харин зүгээр төр зур
хөнгөвчлөх үйлчлэгээр энэ одоо хэсгэн ойр наанага юмнуудаа гаргаж чадж байгаа шүү дээ. Биднээс төрөхөд тавьж ил байдаг. За янз бүрийн улсууд бол зөндөөн гэлизм тавьж ирэх юм л да. Бүдүүн гэцийг гэрийн аргаар цэвэрлэх ямар ч боломжгүй бөгөөд янз бүрийн бэлтгэл клизм тавих нь төр зур аргацаасан арга бөгөөд зөвхөн шулуун гэцний хэсгийг л гадагшлуулж бүдүүн гэцэнд хүрч цэвэрлэж чаддаггүй юм байна. Энэ бол онцгүй. Бүдүүн гэцийг ялангуяа өтгөн хадалтын эсрэг эмнүүд бол эхлээд гаргаж байна. Тэгтээ юм бол тэр чинь эмэндээ тусаад ирэхдээ ямар ч юм уугаад үрдэн байхгүй өтгөн чинь гарахаа байж байгаа шүү дээ. Бүдүүн гэцний өөрийнх нь агших ажиллагаа сулраад зүгээр механик ийм уул гардаг, ийм уухгүй бол гарахаа байждаг юм болж байна. Тэр утга 13 жил эмээр өтгөнөө гаргаж ийн гэсэн хүн ирж байсан. Тэрхэн бол бүр эмийн тасал болсон. Эмээ 10-ыг давхарлаад уусан ч гарахаа байлаа. Төгжирч өглөө гэж ирж байсан. Тэгэхээр эмийн тасна гэдэг бол аюултай байхгүй. Нэгдүгээр бол дотор эргэтнүүдийн гэмтээ, хоёр дахь ирэхэд хэвийн одоо ялгах хэрэгтнийхээ үйл ажиллагааг хямралд оруулчихна. Сүүлд нь өөрөө хортчих гэж байна шүү дээ, тийм ээ. Тийм учраас эмийг хэрэглэх явдлыг бол ер нь аль болохоор болгоомжлох хэрэгтэй юм да. Өтгөн хаталтын эсрэг эм нь өөрөө өтгөн хаталтын гол шалтгаан болдог. Учир нь энэ төрлийн эмүүдийг тогтмол уувал бүдүүн гэцний хэвийн үйл ажиллагаа алдагдан бие махбод эмэнд тасал болдог байна. Түүнчлэн эм нь илгээр дамжин хоргуужиж бөөрөөр ялгардаг тул давхар элэг бөөр хортуулах аюултай юм байна. Ерөөсөн бүдүүн гэцний өвчлөлд одоо өртөхгүй тулд цэвэр байлгана гэдэг чинь бүдүүн гэцнийхэн хэвийн үйл ажиллагааг л барьж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хоолтын гол дэглэн. Хоолт гэдэг чинь юу гэхээр нэг эслэг ихтэй хоолойдно. Одоо манайхан чинь хит боловсруулсан одоо хоол, эслэг багтай хоол хэрэглэхдээ зэрэг өтгөн хадалт бас илүү гараад ирээд байна л да. Тийм учраас аль болохоор эслэг ихтэй хоол гэдэг чинь юу вэ гэхээр одоо жимс ногоо байна. Одоо цагаан эдээ байна. Тэгээд янз бүрийн одоо бордоо гурилын бүтээгдэхүүнүүд орно шүү дээ. Одоо баруун гурвалзан будаа, хар удаа, ачигчсгээр хөц удаа гэдэргээд тэр чинь одоо өөрөөр хэлбэл юу шүү дээ. Бүдүүн гэцний хэвийн ашиг ажиллагааг идэвхжүүлдэг хоолууд байхгүй. Тийм учраас тэрийг өөрийнхөө хоолундаа төлөхгүй хэрэглээд за бас шингэн жаахан хэрэглэх хэрэгтэй. Шингэн бол нормд ерөөсөн эрүүл хүн хоногт 6-аас 8 аяга буюу литр 200 г шингэн л хэрэглэх ёстой. Бүдүүн гэц нь хүний биеийг цэвэршүүлэх, эд эсийг бодисын солилцоогоор хангах, ус тосны солилцоог тогтворжуулах үүрэгтэй эрхтэн бөгөөд энэ үйл ажиллагаа алдагдахаар цөс, ходоод, элэг, нойр булчирхай зэрэг бусад дотор эрхтэн системийн үрвсэл төвчний үндэс суурь нь болдгоо. Манайхан монголчууд нөгөө цагаргаарын эрдэс уур амьсгалтай бас ширүүн болохоор бас жаахан уургалаг чанарлаг хүн тоол дээр үс идээд сурцсан уламжилттай болохоор махаа бол орхиж болохгүй. Гэхдээ махыг идэх хэрэгтэй. Ягаад гэвэл хүнд гол уургийн чинь нөхдөг юм чинь мах шүү дээ. Тийм учраас махыг идэн идэхдээ бол махныхаа төрлийг жаахан анхаарах хэрэгтэй юм л да. Ялангуяа дахиа мах илүү, загсны мах илүү одоо төрж орох, хоньны мах, үхрийн мах одоо аль болохоор бас арай жаахан багасгах хэмжээнээсээ. Тэгтээ идэлгүй яг уу ер нь идэхгүй гэж байхгүй шүү. Тэгтээ одоо цаг хэмжээгээр өөртөө тохируулж хэрэглэх хэрэгтэй л гэж зөвлөх юм байна. Энэ удаагийн дугаартаа бүдүүн гэцээ цэвэрлүүлэх ач холбогдлын талаар бэлтгэн хүргэлээ. Бидний бэлтгэсэн нэвтрүүлэг таны эрүүл мэндийн боловсролд багч гэсэн нэмэр болсон гэдэгт итгэж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчдээ.